За сайн байцгаана уу? За ингэж томоор өөрийгөө харуулж ингэж бичээгүй айгу утсан ч гэжтэй ер нь ийм бичлэг ер нь надад ер нь байхгүй байгаа даа хаа. Тэгээд одоо ингээд нэг жоохон ингээд дээрээс гэрэл нэмчүүл ингээд бүтэн баг ютубер болох гэдэг нь яах гэдэг. Тэгээд энэхүү бичлэг нь юуны тухай юм бэ гэхээр за ямар ч гэсэн YouTube хийгээд маш олон жил болсон байна. YouTube хийгээд баг 2010 оноос хойш хийгээд тэгээд нэлээд олон жил болсон байна. Тэгээд social content бас хийдэг байна. Тэгээд энэ удаагийн дугаар одоо энэ хүү бичлэгээр болохоор өөрийнхөө нэг товчхон тухай, ерөнхийдөө өөрийнхөө тухай би нэг бичлэгүүдээр их ярьж байгаагүй. Тэгэхээр би яг ингээд одоо яг хий юм бэ те яг ямар зүйлийг хийгээд энэ сошиал орчинд юу хэрхэн байгаад ирсэн юм бэ. За тэгээд одоо шинээр бас ямар шүү нэг юм сургалт нээсэн бэ. Гэхдээ яагаад заавал сургалт нээж байгаа вэ? Тэрийг юу нээж байгаа нь ашиг болох юм уу? Ашиг болохгүй юм уу? Эсвэл ямар зорилготой одоо ингээд содод идэх хүний дотор ямар зүйл байгаа болохоор ингээд сургалт орох гээд байгаа юм бэ гэдгийг одоо энэ ч оруулах гэж байгаа. Тэгэхээр та бүхэн бичлэгээ айл болох. Тэгээ айгу богинохон байх болохоор нэг дуустал нь үсхийг л хичээгээрэй. За тэгээд ерөнхий замлаар ярих юм бол анхандаа ингээд айгу компьютер дурлцсан байгаа ингээд хүүхэдтэй ингээд нэг жоохон хүүхэд ингээд компьютер руу дурлаад Word сайт энэ төр оролдоод сошиал одоо 2004 оноос хойш анхны кодинг бичээд олимпиад оролцоод тий. Тэгээд нэг 2007 онд анхны олимпиад оролцоод тусгай байр энэ төр аваад ингээд кодын зам нь бол ерөнхийдөө ингээд 22 жилийн турш ингээд код утсан. Тэдгээр жилийн хугацаанд нэг ч одоо сар гэх юм уу мэдээж хүн завсарлах үе гарна. Гэхдээ ажил амьдрал гэхдээ нэг сар завсарч исэн түүх бараг байхгүй шахуу ингээл азар ингэж хүн гэмжирдэг болохоор ингээд явж исэн байгаад байгаа. Тэгээд маш олон номыг уншсан, маш олон зүйлийг уншсан. Одоо YouTube-ийн бүх энтэг ютуберуудыг бүгднийг үзчихсэн. За тэгээд ингэж ерөнхийдөө IT кодинг дурлсан. Тэгээ их сургуулийн Гитэмст одоо шилжиж одоо эсэж ороод 4 жилээс суралцаа төгсөөд тэгээд тэнтэй багшлах хурлага аваад тэгээд магистртаа давхар сураад за тэгээд багшлагын хажуугаар бас нэг жижигхэн халтуурны юм хийнэ зөндөө халтуурны сайт маячтууд хийгээл тэгээд 2013 онд 13 оны 12 сард үлээ магистраа төгсөж ирсэн. Тэгэхээр 13 он одоо бас хэдэн жилийн 13 жилийн өмнө магистр гэдэг одоо юутай болжээ. Тэгээд тухайн үед магистр болонгуудаа одоо за энэ олон улсын сертификатууд болохгүй авал их зүгээр юм байна. Тэгвэл одоо ингээд цаашаа миний карьерт их зүгээр юм байна. Багшлагч тэр хүүхдүүд юм заасан дааш тэр би одоо өөрөө ингээд дуршлага юм багтаа байж одоо оюутнууд юм заагаад тахаар чи айгу бас ичмэр байхгүй. Ингээд гинт 200 оюутны лекцийн танхимын өмнө ингээд айгу олуулаа ингээд гараад их ингээд олон өмнө гарчин. Тэгэнгүүт нөгөө нэг бүрэн хичгээсэн софтвер инженер хүүхчин тэгэл байхан сандраал тэгэл тэрийгэ дарах гал толтой ажиллаа зөндөл олон зүйлийг бол туулж явж илаа. Тэгээд давхар бас 14 онд бас софтверийн компани нэгээ тэрнгүүрээ стожийнхэн вебсайтуудыг үйлдвэрлэх бас өдөрт нэгээр л бараг гаргадаг шахав те нэг ингээл газар очивол заас хамаг 250 мянга мөн хийчээ сая юм уу хийчээ гэл ингээл бүгднийг хийгээ бараг одоо миний хийжсэн сайт хөөс дайын дээрхийн бөөцөг юм ээ ямар үсчин цэг юм ээ гэдгийг оруулаад бүгднийг хийснээ оруулах нь бараг 200-300 гаруй зүйл байгаа даа. Тэгээд яг хөө сүүлийн жилүүдэд илүү одоо юу руугаа чиглэлсэн. Илүү одоо нэг томоохон хэмжээний байгууллагын одоо ингээд санхүү болон уулуурхай тэгээд ингээд нэлээд толгой шаардсан програм хамжрууд орохыг их зорж байгаа. Түрүүний ярианаас үсрэхэд тэр нөгөө нэг сертификат гэж ярьсан байсан. Олон улсын сертификатуудыг нэлээдэг авсан байгаа. Тэгээд тэр ямар үн цэнтэй вэ гэдгийг бас ойлгодог болсон байгаа. За тэгээд ажлын хувьд бол яг ингээд их сургууль дээр 10 жил ажиллаад их сургуулийн багшигээ давхар хажуугаар нэгээд маш их сайт хасэтлэг гай байгаад мэдээж эн чинь хүний амьдрал явж байгаа тийм ингээд их сургуулийн багш байдаг гэр бүлтэй олж байгаа хүүхэдтэй олж ийн за байрсаа машин дээр юу илээ гэл ингээд яг нөгөө эрэгтэй хүн тулгардаг бүх асуудал наашаа тулгарч байгаа гэсэн үг тийм ингээд гэтээ яг хөө тэр нэг асуудал болгоныг өөрөө давж ирсэн болохоор ингээд хүчрэх хичээл явж байгаа л да. Ер нь эрэгтэй хүний асуудлаас нэг айхтар ингэж яагаад бол дими юм бэл ер нь ялангуяа нэг ар гэрийнх нь бол эрэгтэй хүний асуудлыг хөнгөвчлөх тусам тэр эрэгтэй илүү сул дор болд юм шиг ерөнхийдөө санагдсан. Тэгэхээр аль болох тэр асуудлуудыг өөрийгөө ингээд даваад явж ялаа. Тэгээд 2022 онд их сургуулиасаа гараад за тэгээд бас нэг сургуульд одоо технологи харилцан захирлаар очиод 10 жилийн одоо сургуулийн ахлахын захирлын хийгээ явж исэн. За ингээд миний амьдрал ерөнхийдөө ингээд босрлын салбартай 15 жил, софтверийн салбартай 20 жил ингээд уягдсан байна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрыг ингээ хостуулаад явсан ингээ туршлага байгаа. Тэгээд дундуур нь бас ихтэй сургууль хийх гэж байгаа найзтайгаа ихтэй сургууль хий найзуудтайгаа тий ингээ за одоо ингээ явъя гэл айгуу гоё ингээ хүсэл зоригтой байж байгаа. Бас нэг жоохон бүтээгүү түүх байгаа мэдээж тусгай зөвшөөрөл байр сав төмөн юмтай тий тэр болгоныг мэдчихсэн ч гэсэндээ дайраад орсон. Тэр ихтэй айгуу гоё зориг. Одоо энийг сонсож байгаа бол бас хамт сэтгэж
хичээсэн найзууд манаас хараад нэрээ тийштэйгээд бас ботгол хожим дурсахад тиймэрхүү зүйл байгаад байгаа. Тэгээд одоо нэг юм PIM гэдэг юм сургалтын төвийг яг сургалтын төвч явахтай ер нь надад ийм софтвер компани байгаа. Софтвер компани маань одоо жишээлбэл ингээд нэг ийм банк санхүүгийн хоримтлын систем хийж байгаа. Нэгэн уул уурхайн бас ийм системүүдийг хийж байгаа. За тэгээд дээрээс нь одоо нэг ингээд жижиг саж хүргэлт эсвэл зүгээр бүр одоо нөгөө оновчтой тооцоолол буюу одоо энэ вакуум цонхны үйлдвэр нь яаж том бэлтцээ зүсэх юм бол хамгийн оновчтойгоор зүсээд ингээд хамгийн бага хаягд гараад ашиг их гарах байж гэдэг юм. Гэх зэрэг байдлаар аюул олон тооцоол хийдэг ийм софтверуудыг хөгжүүлээд явдаг. Одоо хөрөлтийн газрууд одоо ингээд томхон үйлдвэрүүд дээр түгээлтэн дээр жишээл богино замын бодлогоч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлсүүдийг хийгээд ингээд явдаг. За тэгээд тэр маань ер нь гайгүй хангалттай. Ямар нэгэн байдлаар ингээд ажиллаад амьдралаа явуулчихад бол энэ софтверийн юугаар чиглэлээр ажиллахад бол надад бол enough байдаг. Айгүй олон туршлага байгаа болохоор ямар систем хийчихнэ гэж боддог. За тэгээ одоо гаргаж байгаа юм сургалтын төвөө би яаж хийх гээд байгаа юм бэ? Яагаад хийгээд байгаа юм бэ гэхээр ер нь их сургуульд байх юм би бага оюутнуудтай байсан. Тэр оюутнуудыг бас мэднэ. Бас тэгээд богино хугацааны сургалтыг бас нэг жоохон VIP байдлаар хитэн өвөнд бас орж үтсэн. Одоо нөгөө эрэлтэнд байсан болохоор тэгээд их сургууль олон жил багшилсан болохоор багшлагаа бас болж чадахгүй. Чи миний бас нөгөө сурцсан одоо бас ингээд айгүй гоё хийгээд оюутнуудтай ойрхон байгаад ингээд айгүй гоё тэр энерги мэдрээд хүнд юм заах нь айгүй гоё тэр хүний нүдэнд сэргийж байгаа. Тэгээд дээрээс тэр сураад миний одоо шавнар болсон хүмүүс одоо ингээд энэ тент харахаар шавнараа гарахаар айгүй гоё барахттай гэрүүлтэй явж байгаа. Тэгэл айгүй нэг тэр амьдралын оюутан байх амьдралыг би мэддэг байхгүй те ингээд одоо над дээр сурж явах үеийнхэн те ингээл хэцүү үе байсан ингээл усталэн дээр явж гин тэгэл зарим нэг хүүхд мөхтэй ингээл хийж гин ингээл тэгсээр нэ одоо бол ингээл багш би ингээ байранд орсон шүү дээ одоо ингэсэн шүү дээ одоо ингээ явж байгаа гэл энэ болгоныг сонсоход надад маш их гоё байдаг. Тэр утгаараа жилийн 15хан хүний эсэлттэй. За би одоо ишэд дэлгэцээ солиё. За тэр утгаараа юм жилийн 15 хүний эсэлттэй PI Academy гэдэг юм сургалтын төвийг одоо байгуулсан байгаад байгаа. За тэгээд энэ дээр хүмүүс айгүй янз бүрээр л яаж байгаа бохтой ингээд тэнтэй өрсөлдөх байгаа юм уу? Ийм сургалтын төвтэй өрсөлдөх юм өрсөлдөхгүй. Би ерөөсөө хинтэй ч өрсөлдөд байх юм ерөөсөө юм байхгүй. Тэгээ яг сургалтын төв бол сургалтын төв арга технологи гэдэг зүйл нэг өөр, багш гэдэг нэг зүйл нэг өөр, багш болгоны заах арга барил нэг өөр. Тэгэхээр миний заах арга барил гэж бас нэг өөрийн гэсэн нэг юм ондоошил өөрийн гэсэн ийм характер байгаа. Тэгэхээр энийгээ би бусдад ингэж одоо нэгэнд ажилдгаа би баталсан те хүмүүс заагаад хүүхдүүд сураад амьдралаа авч явж байгааг нь харж байгаа болохоор би тэрэнд айгу бахарх одоо өөртөө айгу баярлдаг гэх юм уу. Миний одоо тэр янз бүрийн томоохон софтвер хийгээл тэр чинь тэгэл мөнгө аавна ингээл value бүтээн нөгөө компанийнхаа үр шимийг ингээд дээшлүүлнэ. Ингээд гисэн хэдий ч гэсэн ямар ч байсан ингээ хичээл заагаад олж авдаг одоо энэ кафеас илүү кафе надад өгчээсэн ажил айгу цөөхөн. Яг ингээ ботхоор яг тийм байгаад байгаа байхгүй. Зөвхөн мөнгө хөөсөн бол энэ дээр жишээлбэл би ингээд бүр ингээд 15 биш ингээд бүр хүүхдийн сургалт оруулж ирээл, ийм сургалт оруулж ирээл, нэг танхим ашиглан ингээд тэгнгээл тэгээ юу өдөр болгон маркетинг хийгээл ингээл явахаар байгаад байгаа. Гэхдээ энэ дээр бол бид нэр бол зөвхөн ийм хөтөлбөрүүдийг л явуулж байгаа. Нэг нь AI software, нөгөөх нь болохоор манай ялгуун дүүтэйгээ Phantasm гэдэг та нар мэдэн штэ. Энэ айгуу гоё хичээл заадаг. Өөрөө маш чадварлаг залуу байгаа. Тэгээ кибер аюулгүй байдлыг нэгээс одоо zero to hero үзээд за биний заах болохоор AI native software engineer буюу одоо хиймэл оюун суурьт одоо монголоор гэх юм уу програм хамжийн инженер гэж одоо ийм хичээл байгаа. Санаа нь яг хөө гэхэлэр хин сууж болох вэ гэхэлэр одоо энэ хүү хичээл хин сууж болох вэ гэхэлэр нэгдүгээрт 10 жилээ төгссөн хүн тий 10 жилээ төгссөн. За бүр үнэхээр хүсэж ивэл ахлах ангийн 11 12 дугаар ангийн хүүхэд. За тэгээд оюутан. За тэгээд эсвэл мэрэгчлээ солих байгаа хүмүүс, career change хийж байгаа хүмүүс, эсвэл мэрэгчлээ хайчаад нэлийн хөндөрсөн хүмүүс эргээгээд эсвэл нэг софтвероор ажиллах одоо сурахыг хүсдэг, эсвэл өөрөө сурангуудаа өөрийнхөө бизнес явдаг бизнесийг одоо хурдлуулах, эсвэл өөрөө бизнесийн оонер одоо янз бүрийн тийм албан тушаалтай хүн байж байгаад би софтверыг гүнзгий ойлгочвол доор ажиллаж байгаа хүмүүсийг илүү доорч хүүхдээ хамтран ажиллаж байгаа хүмүүсийг илүү сайн ойлгуулна. Хүмүүстэй хамтрахад би энэ тех одоо энэ суурьтай бизнесүүд ингэж явдгийг нь ойлгох юм байна гэдэг энэ хүмүүс зориулсан юм. Хиймэл оюун суурь софтвер инженери анги. За нөгөөх нь болохоор кибер аюулгүй байдлын одоо ийм хоёр ангийг одоо явуулж байгаа. За тэгээ кибер аюулгүй байдлын маань анги одоо энэ бичлэг орох цагт бараг л дүүрж явах шахуул айгүй олон хурдан явж байгаа. Софтвер дээр ч гэсэндээ бас нэг 30-40% та явж байгаа. Тэгээд эндээс би бас ярилцаад зөвхөн хичээлээ таслахгүй суун 15 яг жил одоо өөрийгөө ингээ юу хийгээд те зориод чиглүүлээд явнаа гэдэг юм хүмүүсийг сонгож авч байгаа.
Тэгээ энэ ч нэлээд илэрхийлгүй ицсэн багш нарынхаа танилцуулгын хөтөлбөр дээр. Гэхдээ энд бол яг хөтөлбөрийн бүр гүнзгий юмнуудыг бол агуулдаг байгаа. Энэ болгон дээр тус тустай хэлээд энийг яаж заах вэ, энийг яаж ойлгох вэ гэдэг арга технологиуд байгаа. Тэгэж тэр нөгөө нэг хичээлийн арга технологиуд манай сурагч нарт бүгдэнд нь очино. Тэгээд энэний зорилго нь юу вэ гэхээр бид нэр цаашдаа ер нь ихтэй сургууль руу зорж байгаа гэсэн үг. Зөвхөн сургалтын төвөр биш. Одоогоос requirement төр байд юм л ихний 2 жил 1 2 жил ингээд сургалтын төвөр яваа сертификат өгсөн. Сургалтын одоо чадамжийн гэрчлэгээ дараа жил өгөн тэгээд эмсэт рүүгээ орно гэл. Тэр хооронд бид нэр одоо софтверээр хөгжүүлээд тэр нь чинь хөгжүүлсэн одоо зүйлээр ингээд бид нэр одоо хоримтлуулж байгаа дараагийн эмсэт рүүгээ чиглэх бүрэн боломжтой байгаад байгаа. Тэрэн дээр бол айгуу тийм ер нь босрлол зориулах юм санаатай явж байгаа зүйл гэсэн үг. Тэгэхээр энэ манай энэ сургалтанд суусан хүн их сургуулийн 4 жилийн авдаг ур чадварыг 1 жилд авах боломжтой гэсэн үг. Үнэхээр тийм боломжтой. Би их сургуульд 10 жил өөрөө заасан хүн айгүй удаа явдаг. Үнэхээр нэг 15 хүнийг тийч аргагүй л дээ 200 хүн лекцэнд ороод ирнэ. Тэгээл нэг лав дээр цаг 30 минутын хугацаанд ингээл хэдэн хүн орж ирнэ. Тэ ингээ 25 хүн орж ирнэ. Би хүрэхгүй шүү дээ, тэ. Энийг 12 3 4 5 хүнийг бол харин өстой жил ингээд нөгөө хүмүүс маань сайн сурах юм бол яг хангалттай 4 жил авах чадамжтай мэдээлэл одоо юуны уур чадварыг авах боломжтой. Тэглэж их сургуулийн хөтөлбөр одоо шинжлэгдэх гэж айгүй хэцүү болдог. Ингээ яам тамга хороо хөтөлбөрийн хороо юугаар ингэж орно нэг батлагдана гэдэг айгүй удна. Тэгэн гут манайх болохоор илүү химэл уян суурьтайгаар нь бид нар энэ одоо хөтөлбөрийгөө жоохон шинжилээд агуулгын шинжилээд яг орчин цагт ерөнхийдөө энэ програмын инженер ямар ур чадвартай байвал ажлын байранд тэнцэх вэ гэдэг ийм одоо шаардлаган дээр үндэслэж одоо энэ аргуудаа босруулсан байгаа гэсэн үг. Тэгэхээр энэчний эсэлт авж байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо миний шив болохыг хүсвэл суугаарай. За төлөв мөнгө чинь нууж хаагаад ах юм ерөөсөө байхгүй те. Ингээд бүх юм ил байгаад байгаа. Тэгээ 12 сая төгрөгийн төлбөртэй гэж байгаа. За яг ижил төстэй сургалтыг харьцуулаарай. Манай хараа хямд байгаад байгаа. Яагаад тэгэхээр олон эсэлт авахгүй эндээс айхтрыг ашиг олъё гэж бол бодохгүй. Энд чинь тэгээд нэг 120 сая тэгээд манай офисын түрээс 8 тэгээд компьютерууд нь 4 нэг нь 7 8 сая гэхээр энэ ашигтай ашиггүй шахвал баггүй санаа. Тэгээ эндээс бол бид нэр илүү ингээд яг өөр ингэсэн шавьтай болоод тэрийгээ өөрсдөө манай одоо төгссөн хүмүүс маань сайн сурсан одоо төгссөн хүмүүс надтай хамтарч ажиллаа софтвер хөгжүүлэх багтам нь ороод ингээд явал би бас их баярлна. Ингээд нэг жил хамт байцсан өөрөө хичээл заасан хүнээ ажилд аваад хамтарна гэдэг маань өөрөө хамгийн сайхан зүйл байдаг. Тэгэхээр хамтрах боломжтой. Хамтарч ажиллаж байгаа 10 гаруй байгууллага байгаа. Тэгээ томоохон компаниуд байгаа IT-ийн тэдний лугаа бас ажлын ярилцлага болон юунд оруулаад ингээд явна. Өмнө жилээс би бас нөгөө юм бас нэг хувийн нэг VIP сургалт одоо нэг нийтлэг 50-аагүй сургалтандаа суусан хүмүүсийн одоо ихэнх нь ажилд оролцсон тий зарим нь ингээл том банкнд софтвер суусан ч гэсэн тэгээ дата аналитикаар ингээд сурж ажиллаж байгаа ч юм хүмүүс зөндөө гарч байгаа. Тэгээд 15 хүний эсэлтээ авчгаар энэ хоёр хөтөлбөр дээр бол бид нэр дараа жилийн эсэлт хүртэл дахин эсэлт авлаа инглээ гэдэг мессеж оруулахгүйгээр зүгээр wish list одоо тавиал дараа жилийн эсэлтэнд бүртгүүлэхээ урьдчилан бүртгүүлж идэг. Тэгэл ерөөсөө хаалттай талаар явж идэг. Тийм байгаа даа. Тэгэхээр энэний концепт нь одоо ижил төстэй хүмүүс маань бас хийдэг хүмүүс маань харна шүү дээ. Энэний концепт нь ерөөсөө яг л өөрийн гарын шавья бэлдэж авах. Ингээд өөрийнхөө дотоод байгаа манайх софтверийн компани. За тэгээд орж ирсэн шавнартай илүү дэлгэрэнгүй зүйлийг ярина. Тэднэртэйгээ ойрхон илүү өөрийнхөө хүний нөөц болон тэгээд одоо найзуудынхаа компанид одоо хамтрагчдынхаа компани сайн хүн бэлдэж өгөх зорилготой. Одоо их сургууль мойс ингээд жилд нэг 70 80 төгсгөн. Тэгээд бид нар чинь нэг 10-ыг гаргаад 15-ыг гаргаад байвал тэр чинь бас Монгол улсад жоохон нэмэртэй л зүйл шүү дээ. За тэгээд түүнээс гадна богино хугацааны сургалт буюу манай Мөнх баяр гэдэг багш байгаа. Бас их мундаг сайн залуу байгаа. Одоо энэ одоо сүлжээний инженерчлэлээр бас нэлээд том сертификаттай Монголын бас урдаа барих инженерүүдийн нэг. Тэгэхээр багш нарын хувьд юм байна. Софтвер дээр мөн адил бас одоо манай Гомб гээд их сургуулийн найз манаас хамтарч явж байгаа. Тэгээд энэ найз маань програмжийн хичээлийг орно. Гэхдээ илүү програмж гэхээс илүүтэй төслийн менежмент, удирдлага, зөвхөн програмчин зөвхөн кодч болохгүй шүү дээ. Тэр талынхын хичээлүүдийг айгүй гоё туршлагуудаа сурагч нартай бол хичээлээр ороод явна. За тэгээд зөвлөх профессоруд байгаа. Манай Эрдэнэтрогч Нанжиж Амц ах байгаа, Сабит ах байгаа. Бас ингээд ер нь бол профессор докторууд үйлдвэрлэлийн олон жил явж байгаа хүмүүс маань гэж манай зөвлөхөөр бас ажиллаж байгаа. За ингээд бид нар энд зөвлөх профессортой ингээд магистр багш нартай явж байгаа шалтгаан бид нар ерөөсөө л ихтэй сургууль коллеж тэгээд дээд сургууль их сургууль гэж явах ийм зорилголуугаа л чиглэж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн манаас манай хөтөлбөрийг бас би сая ингээд ерөнхийдөө танилцууллаа. Тэгэхээр нэг иймэрхүү ах нэ суух бол манай сайт дээр ороод бүртгүүлээрэй. Мөн одоо Facebook дээр манай нөгөө нэг юм юунууд орцсон байгаа те ингээд линк пэйж юмнууд орцсон байгаа. Ингээд миний танилцуулга энд байна. Авсан сертификатууд байна те 13 оны магистр тэгээд Microsoft-ийн сертификатууд Oracle
Zend тэгээд энэ Kubernetes, ITPack, Amazon, за сүүлд машин learning-ийн бас хэдэн сертификат ингээ явж байгаа. За тэгээд нэг ийм л багш хүн байна да. Тэгээ софтвер инженерийн ажлаас хамгийн гоё нь илүү гоё нь бол надад бол хичээл заах гоё гэдэг болохоор. Тэгэхээр энэ дээр бол би софтверийнхаа ажлыг хийгээл явчихна. Гол нь нэгээ 7 хоногийн 3 өдөр оройдоо шавнартаа. Оройдоо 2 өдрийн орой 1 өдрийн өглөө нь одоо энэ хөтөлбөрийн бүгд нь байж байгаа. Шавнартаа өөрийнхөө сурсан мэдсэн, туулсан, хөгжүүлсэн системүүдийн алдаа оноо тэр болгоныг харьцуулан байж өөр нь бэлтгэсэн хичээлээ заах болноо. Тийм байгаа даа. Тэгээ та бүхэн бас миний YouTube-ыг бас ингээ харах юм бол бусдаа хуваалцах, заах, өөрийнхөө мэддэг зүйлийг бас ингээд хүнд үлдээх, өнгөөхийг их хичээдэг. Энэ утгаараа бас сургалт хийж байгаа шүү. Тэгэхээр манай хүмүүс бас янз бүрийн хүмүүс үзэж байгаа те. Айгу зарим найзууд маань ингээд энэ өрсөлдөж гин гэж ойлгоод байна. Ерөөсөө өрсөлдөд байх юм байхгүй. 15 сайн хүн шавал бэлтэх гэдэг. Өөрөө кайф авах гээд байна. Амьдралын зорилгоо бас ингэж бас биелүүлэх гээд байна. За тэгээд ингээд миний сошиал суугуудтай бас өргөжлөл хамт байгаарай. Ингээд сошиалын Facebook-ийн сошиал линкүүдээ бас тавьчихна. Сургалтын эсэлтийн линкээ тавьчихна. Тэгэхээр та бүхэн 4 жилийн хөтөлбөрийг нэг жилд сурахыг хүсэх юм бол энэ доорх description-д байгаа кодоор хандаарай. За тэгээд дараагийн бишгээр уулзцгаая. Одоо ингээд дараа нь гэрэл тавьчаад илүү гоё YouTube шиг гоё юмнууд хийх байхаа. Энд чи би бас ичдэг байхгүй баг багаар зориг оруулаа. Тэгэхээр та бүхэнд энэ видеотой хамт байсан баярлалаа. Баяр та.